먼지가 쏟아 돌숨도 Олзын фигурын саатсан эрхэмсэг мэдрэгтэй эрхэм өртөрөг азар тусмэ амархан самбацаа зөвхөн эрхэм сахан уламжлалтай Тэгвэл хүүсийн уламжлалыг дагаж үүдээсгийн адилхан гэж ургийн байраа тэмдэглэж байгаа сулмын цогцол болон шингийн бүтээл нарийн өр хүүхэд ажзээ ахын дүүс төр төрөсөн одмын та бүхэндээ баярын мэндийг өргөн дэвшүүлье. баярлалын наадамтай багтах жаргалтай баярын огноор тэнгэрлээс гэмж дэшин жаргал дэвчин жаргал хөндлөлтөн жаргал хүмүүчин жаргал дээрээ тэнгэрийн нартай дэрэгтэй ханийн хүшигтэй өртөний өрсийн жаргалтай хаамра гоёмтай болон цоцолноор зэнгэн жаргал байгуулсан гоёо натрын зэргийн мандууж ачилсан амжилт натрын зэргийн бадруулаад Ерман улсад төдөг ойхон замууд нэрнэрд нэрэлтэн соёлыг явуулдаг. Зэ ихэн та бүхэн өсөлтөөр жаргалтай эрдэнэ зэн наранд гэж яваарай. 11-нд жаргалтай айхамдал ахын дүүсээр эрүүлэг саран сайхан юу сонсон ёсон цагаан өсөн 4-8 цагтаа төгөн нийлгэж явахыг өцгийхээ сайхан эрүүлэг өөрөөр дээштэйсэн зэргийн давхан таслуулъя. Бид тэгшүүн дэлгэр сайхан 장가대 활동을 호란도 따라서 horсын ярьдаг. Ховын өрөөлд аяндан тэгшүүн дэлгэр сайхан багийн дэлгэртэй учраас бүгд хоронтой сайхан чанхан болоё. Жарны түүжлэн амьдарч явсан аавын үүсэл гарал энэ үүсэл гарлыг миний одныхан бүгд мэдж явах ёстой. Одоогийн Арангаа аймгийн Чулуун суманд 1980-ад онд нутаглаж байсан нутгийн баян гэгдэх Аяатайж талаараа дүүрэн сарлагтай адуу мал ихтэй нутгийн ард ирэхэд тэднийд малладаг байсны нэг нь миний удмыг хоошид дэлгэрүүлэх гонгор гэгч залуу өхөр сарлагыг нь хариуцсан төлөө мод бусад ажлыг нь хийдэг байсан болон Аяатайжийн ганц ахынтай байсан тэр охины нэр нь Ханд. Энэ хоёр хоорондоо хайр сэтгэлтэй болж улмаар амьдралаа аваа зохиохын тулд ядуу айлын харц хүүхэд баяагийн хүүхэдтэй суудлуу гэдэг айхтар
том шалгуурын дээр байж байгаад өхөр тэргээр ай модноос очиж мод авч төлөө бэлдэх мэрэгчлэр явж оргох замаа гаргаад тэгээд одоо замнаа бүтснийхэн дараагаар аваагаа аваад хоёулаа баруун хойд зүгээр чиглэн явсан гэдгээ. Одоогоор бол одоо тэр чулуутлын хойтол одоо их тамир сумын нутгаар явсан юм шиг байна. Улс аймгийн зүү хангаас өмнө очиж амьдралаа эхлүүлсэн түүхтэй. Миний ээж хоёр ахтай дараа 3 дүүтэй байсан болон Мэрсүүдэн гэвэл Сандан, Очирбат, Дасцэрэн гэсэн 3 дүү нартай 2 дахь 60 жилүүдийн тэртех амьдрал 2 хүнээс үүсч одоо өөр хүүхдүүд нь өсөн торнож маш олоола болжээ. Элэг бүтэн уулзалтж байгаад дүү нартай баяртайгаар мэдэгдээ уулзалдах, биетэйгээ танилцах, хүндэтгэлтэйгээр биетэйгээ харьцаж, сайхан цэнгэж, сайхан баярлахыг өрөөжөө. Баярлалаа танартаа. Ахын дүүс ураг садан та бүхэндээ энэ өдрийн гал халуун сайхан мэдлэгийг өргөн дэвшүүлж нэхий ясалж байна. Энэ сайхан өргөнөө аавынхаа сайхан ээж аав сувны лавж шинэнгийн бүтэд нарын үр удмын ургийн баяр өнөөдөр хүртгэлээр сайхан үргэлжилж байна. Тэгээд энэ хүү хойморч суусан бүрлүүдээ хараад баярлжээ. Би айлын том охин. Би дараа 7 бүтээ. Миний 2 дахь удаа сартай гэдэг аваад сууж байна. Одоо тэтгэвтэй байдаг. 3 дахь маань өвчнөөр явсангүй. 4 дахь маань 10 дахь ягаад одоо босоо Ариун туяагаад бороо насаараа багийн багш ирсэн одоо тэтгэврийн эмээ тэтгэврийн дараагийн туан мөхтэй гэдэг сайхан байна. Үнэхээр зөвхөн нэг Ирант зөвхөн Атагийн байдлаар байна. Өөр бизнес хэрэгтэй. Түүний нөхөр галтаа. Өөр бизнес хэрэгтэй. Хараагийн тус сайтма. Сайтма босоо. За, хараа. Знаешь, Светлана, иди. Тут. Говорят, что арвид сатанс гэж найцээ. Нэг дүүман одоо татан нэг сайхан ихтэй дүүман өвчин гэрэлтэй. За хамт отхон дүүман соёлман. Зовтман. За маа Украинский народ, не то что пиура, корпусте. А мне толку и квартир, ора, дараагийн ихтэй. Бүргэн даасан. Эврийн цагтаагийн байна. За би хамаагийн харт хохол бүгдээ. Тэр бүхэн маань дамбаж би 3 хүүхэдтэй. Манай 2 жил сарн туяа. Тэдний том охин мөнгөн цацрал. Босооч. За манай мөнгөн цацралыг хай бацаахаа. Гэвч инженер бизнес мэргэжилтэй. Манай мөнгөн цацрал хоёроо бизнес эрхэлдэг. За манай мөнгөн цацрал 5 хүүхэдтэй. 5 хүүхэд хайцсан байх. За 2 дахь охин нэртэй хэлбэл. За хайр 5 гэрэл 4 охинтой. За тэнцээчлээсээ ариун. Тэг дараагийн өсөв танаа хоёр нэргүүтэй нэргүү. За ариун. Хамаараа гэдэг үнэ 3 охин. Юу л 4 манай ганах хэрэг үстэй.
Тэгээд дөрөв охин насаараа бага нэг баг шинж байгаа тэтгэвчтэй гарсан миний ихчээ. За ариунтай хоёр хүүхдээ том хүн бас ирж ажилласан бүү бага хүн бас гараа явцсан. За project за мөнгөтэй яа. За гам бол харилцуулсан дээ. Бас гурван хүүхдтэй бас байхгүй хүүхдүүд нэг харилцуулсан. За project соёлоо. Манай миний доотлт Вчерашний чөний дөрөвсөн урхны оронд атсан нэг хүүхдээс солиос нуурчээс арай холбогдож явж байгаа. За тэгээд соёлмаа хоёр хүүхдтэй охингүй хоёртой охин бэр зов баруун дээр одоо тэр орж ирж байна. Соёлмаагийн охин бэр зов баруун дээр уухад IT инженер хийдэг хоёр хүүхдтэй. Өхөр нь бас харин зэмзэг нөхөн жолчлог хийсэн хэрэгтэй. Ийм төстэй охин байна. За дараагийн хүмүүс даваа бас хөдөө уухад ажиллаж байгаа учраас бас ирж явсан бо. Арайханда одоогоос хийгүүл болж байж байгаа нэг цаашид залуу байгаа. За дараагийн хэсэг юм билээ. Сургамаа. За манай камерагийн хамгийн отгоо охин сургамаа. Нэг охинтой Скотрын охин Дүүнер маань хол амьдардаг хоёрт амьдсан бүү. Би өөрийнхөө гэр хүүхэдтэй. Миний охин их чимэг. Хоёр цаад ажилладаг. Амбал гурлаа. Гүрний их цад бас хоёр цаад ажилладаг. За энэ дараа явчих. Хоёр цаад ажилладаг. Тэгээд өндөр дулаан. За миний хоёр бүхэн сараа явчихээ. Хоёр мэдээлэл ирсэн, хоёр Манайх лавж өгдөг Улбаатар гэдэг хүн өгдөг байна. За аваасаа хавар цэцлэр сууж манай авчид Монгол улсын төрөнд шагнал хурдан гадсуудаа одоогоор шагналцаад одоо гэргийн нарийн хичээл тав хүнтэй танилцуулж манай нарийн хичээл олон жил төмөл замаар бас ажилласан Мөн одоо төмөр замын хүндэт ажилладаг зүйл тэмдэгтэй байж байгаа. За тэгээ манай том бодоотрын гэрэл маань одоо 5 өрөвдтэй, 3 эрэгтэй, 2 охин ингээд өндөр том хүн үзэрсэн. За ах маань бол одоо гарын өрөвдөөтэй юм барилга одоо ажил хийгээ явдаг. Ах маань өнөөдөр дааж ирж амьдсан. Хоёр дүү маань хоёулаа Солонгос улсад 8-9 жил ажиллаж амьдарч байгаа. Хоёулаа Монголд ирсэн. Гэхдээ сансар маань орчуулга хийгээд бас одоо энэ Уг нь бол тэрэлжид ойрхон явж байгаа. Болор маань одоо тээврийн ажилтаа Орос улсад явж байгаа. За тэгээ хичээгээ танилцуулахад манай хч Улбаатар сарнаа. За Солонгос улсад ажил амьдарч байна. Тэгээд мөн одоо монголчуудаа мал аж ахуйн бас одоо өмнө хийсэн ийм сайхан ажлыг Солонгос улсад махны төлөвлөмж гэдэг бизнес эрхэлж явж байгаас хөдөлмөрч хч маань. За дараагийн одоо дүүнэл За намайг Улбаатар уян гэдэг. За бид бүхэн маань бол манай том гурван Доронтой аймагт төрсэн. Доронтой аймгийн Чанасад төрсэн. Дараагийн удаа хоёр дүү маань Сэлэн аймгийн Майнус гэдэг сайхан нутагт одоо ажиллаж амьдарч байна. Тэгээд би манай гэрийн бүлийн хүн маань Баярхуу гэж хүн байгаа. Одоо Солонгос улсад ажиллаж байна. За одоо энд хүрэлцэн ирсэн сарнагчийнхаа охиныг танилцуулж байна. Манай сарнагч. За охин Халина. За гэргийн манай хөргөн их хамгаалан. За англи хэлний багшийн сайхан мэргэжилтэй манай Алука манай артист одоо гоо сайхан эрхэлдэг юм байгаа. За миний гурван хүүхд тэгэхээр манай том охин Баярхуугийн Баяр Жаргал гэж Хүмүүлийн ухааны их сургуулийн эсгэлзүүч хөрөглөөр төгссөн. За дараагийн хүн маань Баярхуугийн Учрал. За миний хүү одоо Солонгос улс явах гад хоёул виз үздэг байж байгаа юм бас спортлын залуу байгаа. За дараагийн охин маань Баярхуугийн Мишель Сэлэн аймгийн спорт сургуулийн гар бөмбөгийн одоо үнзгэр сайнд суралцж байгаа. Миний гурван хүүхдийн. За хамгийн бага дүүрэн маань манай Болрог тав хүмүүс сайн мэднэ. Манай булгаатай ажилласан 85 оны хүрч илтэй. Болрогийн маань хөөрхөн охин одоо үлдсэн ирсэн. За бид бүхний манай Халинкогийн маань хөөрхийн жоохнууд бол одоо Амарчин Үүлэнгоо гэдэг хөөрхөн одоо бэлцэн хамгийн өнөөдрийн хамгийн бэлцэн маань манай Үүлэнгоо авшиг сар гарантай тэгээ 2 сар хүрсэн тийм. За. За манай гэр бүлийг танилцуулахад ийм байна. Манайх бол Содны лавж шинэнгийн бүтэц нарын
дөрөвт охин 900 анд, дөрөвт хүүхэд 900 андын хэмжээс ирсэн юм шиг байна. За хэлцүүлээд бол манай аав Назар гэрч ээж 900 анд. Манай том ахыг бол инхтай мэддэг. Одоо бүрхний байгаа. Түүний дараагийн хүү бол их хоёр хоёр. Хоёрын том хүү их дэвшин. 이 하나를 하나 맞자고. 우리 누군가 힘있어? 들어왔어. 그냥 아마도 하여튼 아모카 아모지. 되게 미리배 일등 없어. 일등 없어. 만화 힘을 얻으시면 나다들 경험을 했을 때. 누나 너랑 그때그래서 미리 다 먹고 무슬려. 나라에 하나 홍 시에서 나라에 하나 할사 하는 할사 나라에 앉아. 자, 그 미리 더 학생 좀 읽었죠. 읽었지 힘든 나이런 조수였지. 나가 쭉 가서야지. 저거부터 하서 가야지. манай гэр бүл 5 хүүхэдтэй. Нөгөө нэг юу том ахыхаа хүүхдийг би хариуцж явдаг. Тэгээд ардаас нь Чингүнэгээд хүү байгаа. Одоо сая Вьетнамд нөгөө математикийн олон улсын тэмцээнд байгаа сая хичээ байж байгаа. Тэгээд сая медаль шагналаа аваад тийч одоо арайч хүсэж байгаа шүү. Дундгүй болохоор гүн бэлэг гэдэг Эрдэнэтэд нөгөө эмээ өөр жоохон нөгөө бас тийчээ бас эмээ өөр бас ажил хийж байгаа. Эмээ өөр хараад. За дараагийн хүү сод үзэг энэ сургуульд орно. Дараагийн охин бол ганц охинтой. Тэр нь болохоор одоо эцэг гадаа бодгонол явж байгаа шиг. Тэг. За манай хамгийн баг дүү Алтарт нэг огсон. Манай отгоо ихний хүмүүстэй ирсэн нөгөө ихний нь одоо удахгүй төрөгч байгаа тэр дээр байгаа шиг байна. Жохон хаанаас нь суудаг юм даа тий. Дөрөв хүүхэдтэй. Том хүүхэд ирэхс дараагийн хүүхэд нь ундран марлаа. Одоо нэг хүүхэд гарах чинь. Бид ер нь бол ингээд дандаа хуваараа үзмэл хэлдэг юм шиг байна. Миний ээж лавж бүтэд хоёрын 5 дахь болж тарсан. Тэгээд 7 цэцэг зоригт хоёрын ундаас ганц цэцэг нэм осор гэдэг одоо миний том нэм осор. Эхнэр ажилтны минь бүгд хоёрын ярьж байна. Одоо миний дөө надтай хамт өөрийн ажиллаж байгаа. Дараагийн дөө болохоор тайлгаж болсон. Түүний дараагийн дөө маань залуу болохоор хөдөө хол аюу хол газраас ирж арай ингэсэн. Уг нь нэрийг гэж утсан ч юм шилтгаан байна. Тэгээд тэрний дараагийн дөө манай атар цэцэг манай дөө охин багтаа. Тэрний нөхөр нь болохоор бас нэг хөрхөн гүнжтэй их цэцэг. Манай гоо аав юм. Дөрөв хүүхэдтэй. За манай том ихч маань бол тайлгаж болсон. За тэрний том байд нь сая иш юмд яваад өчлөө. Эхнэр хүүхэдтэйгээ ирсэн байгаа. Эхнэр хүүхэд нь бас байхгүй гадаа ирсэн байна. За охин бас ирсэн байгаа бас гараа авчиж. За тэрний дараа за Вогоо би байгаа. Эхнэртэй дөрөв хүүхэдтэй. Манай том хүү болохоор Тэмүжин гэдэг. За манай хамгийн баг бол бас тэгээд за одоо ээжийг хараад хүсдэг юм байна. Манай библиэс юм байна.
зогсож байгаараа. Тоонуудаа барай зогсож байгаараа. Хоёроо гэж байна уу? За барай зогсож. Өөртөө одоо баг дотроос гişүүдээ. За би энэ дээр гэдэг даалгавруудаа өөрсөндөө хуваарлаарай. За одоо нэг даалгаврыг ч одоо хинтэд ингээд салгаад байж болохгүй байх тийм. Нэг даалгавар биелүүлээ. За өнөөдөр оноо секунд тэнцчих юм бол танаас дахиад нэг уулзсан гэсэн шүү. Анхаар ихтэй. Газар тавьж усаа газар тавиараа. Дөрөв. Таа усандаа үрээрээ. Зургаа. Таа. Юус. Ароник. Арои. Аромо. Арон도. 아론타 싸고 그래. 이제 이거 왜 소리야? 이때는 어떤 자다리 큰 일이 있어요. 세컨드는 어떤 일인데 내놓았어요. 자, 맞습니다. 자, 만나는 이렇게 때 미세요. 자, 이게 좋게. 조금 낯설어 부끄러우시고 진짜 도망가시는 쇼다가 말해라 해도 쇼다가 말해도 쓰시고 자 적시적으로 나오죠 쇼다가 말고 못 푼다 너 자. Эргэмүүд наадамчтай баян удуудын хүүхд орж ирэх гэж байна. За гадаад ташаад байна. Чи наадмаар тэр чигээр тоглоо явчих юм. Ийш үгүй. За 2 минут ч хуурай явуулъя та. Ямар нэртэй вэ? Нэг, хоёр, гурав. За. Зүгээр. За. Хичнээн ямар үлрэлт болдог вэ? Үлрэлт болдог вэ? Гурав.
За зүг байна. Монгол Улсын нийслэл хотын нэр юу вэ? За. Сэнаас бодолтой болсон юм. Монголчууд цагаан сараар хамгийн түрүүнд хинтээ зологдог вэ? Зүг байна. Монголд хэдэн аймаг байдаг вэ? 21. Зүг байна. Вэ суудаг юм юу гэдэг вэ гэж асууч. Зүг байна. За 160 хэдэн жилдээ хийсэн юм? 60. Тэгээ 60 байхгүй юу? Өдийн ёс заншлаар гэрт орж ирэхдээ эхлээд юу хийх ёстой вэ? Гэрт орж ирэхдээ юу хийх ёстой вэ гэж. Гэрт айлд орж ирээд чи эхлээд яах ёстой? Ботлог юм уу? Жилийн 10 дахь тань энэ бол болж байна. 1 2 3 за яваа. Дараагийнх нь 12 жилийн 10 дахь амтан. Наа гэдэг үстэйсэн. 1 2 3 за болдох. За чи хариулах чинь. За энэ микрофон хариул. За энэ бүгд хариулъя гинэ. Юу юм? Бороо байна. За дахиад зүг байна. Монголчууд хаан дуулахыг цэвэрлдэг вэ? Хаан дуулахыг тий. орондоо. Зүг байна. За малд хэдэн шагаа байдаг вэ? 2. Зүг. Яс. Толгой гэдэг үгийг хүндгснээр юу вэ? Мишми. Толгойд нийлбэлтэй сайхан залуу байна. Хоёр настай адууг юу гэдэг вэ? Зүг байна. Яман сүргийн тэргүүнийг юу гэдэг вэ? Хуцаа. Би яасан ч юм. За хоньны эцгийг юу гэдэг вэ? За зүг. Ихтэй дээ. Зан самурчин хоолой шуу. Шуу юм шүү. Тагта. За зүг. Гэж юу хэлдэг вэ? Нэг Багна. Үгэнд 6 9-д юу гарна гэдэг вэ? 1 9 гэдэг чинь 9 хэлэлцхийн 6 9-д юу гарна гэдэг вэ? Тэ үгүй 1 9-д ирмэлэр 2 9 3 юу гэдэг вэ? 6 9-д яа гэдэг вэ? 6 9-д 1 2 За Дураасан зам гар. За зүг байна. Ааруул ээцгийн бяцлаг зэргийг шахахад гардаг шингэнийг юу гэдэг вэ? Өдөөний амьдрал мэдхүү. Шаарт. Тэнцэг явдал жилд хэдэн удаа тохиолддог вэ? Энэ хариулна да. Араас наав чипи хэлчихвэ. Өдөр шил тэнцдэг зүг байна. Мах оролцуулалгүй хийсэн хоолыг юу гэдэг вэ? Мацаг байг. За буруу байна. Цагаан хоол зүг байна. Малыг ямар эрхтнэр насыг нь мэддэг вэ? 1 2 буруу байна. Шүд зүг байна. За тэмээний эврийг ямар амтан авч явсан гэдэг вэ? Тэмээний эврийг тэмээ шиштэй. Атуу бишээ. Буруу байна. За одоо хасагдъя. Хоёр хариулт өгчлөө. За. Вок зүг байна. Монголчууд ямар хүүхдийнхээ өсийг тэгш настайд нь авдаг вэ? Буруу байна. Ядагч тэгээ гарч орхон бохгүй юм л. торсондоо сайн явах ёроо
тэмцээ гойчон чигтэйгүүд үнэн хэрэг дангалтаа голч болохгүй жаргалтай тэнцээ хойд харин чи ясных түшгүй өвдөн үлсэн гогонд өнөр бодлого чиглэн хоёроо үнэн хэд үсээр хамтдаа үнэн үйл санагддаг нэгэн дөрвөн ууртаа өөр том болчих нэгэн зүйтэй болчихлоо харин чи ясных түшгүй миний өвдөн голхонд мөн хорч хайр танд хүнсэн хадун цагт зэтгтэн удаа үгүй хэлдэг. За